Монголчуудад сар шинэ хэрхэн тэмдэглэж ирсэн бэ? За анх шар зурхаа болон төгс буянтын зурхаан тооцооллын зөрүүнээс болж энэ маргаан эхэлсэн гэж үздэг. За улмаар эцэстээ энэ маргаан нь олон нийтийн санаа бодлыг уралдуулж монголчууд сар шинэ хэрхэн тэмдэглэдэг, за мөн жилээ хэрхэн тооцдог тухайн маргаан болон даамжирч үүнээс шалтгаалan олон нийт ч мөн эргэлзэхтэй тулсан билээ. Тэгвэл үүнийг түүхийн их сурвалжаас ирж хайж үзье. Их Монгол улс байгуулагдсантай хамгийн хойр бичигдсэн түүхийн сурвалж бол Монгол татарын бүрэн тодорхойлт юм. Уг сурвалжийг бичиж үлдээсэн жав хүн бол сүм улсын төлөөний хүн бөгөөд зөрчдийн алтан улстай монголчууд дайтаж байсан цагт уг хэргийн учир сүм улсаас монголчуудтай хамтрах хэрэгээр сүнгийн хааны ордноос томилогдож улсын говаа мухлайд бараалгах явцдаа монголчуудын тухай ажигласнаа тэмдэглэж үлдээсэн хүн билээ. Магадгүй тэр тэмдэглэлээ хүчирхэгжин буюу монголчуудын тухай сүнгийнхэнд чухал тагнуулын баримтч байсан байж болох. Жав хүн гихчийг өөр нэгэн сурвалжид Илэ жав хүн буюу хариуцааны хүн гэж дурдсан байдаг. Үүн дүндэслэн сүнгийн нангиад хүн биш болохыг эрдэмтэн мөнх оюу тэмдэглэжээ. Жав хүний тэмдэглэлд монголчуудын аж амьдралын бүхий л талыг товч тусгажээ. Уг сурвалжаас өгүүлэн буй сэдв Монголын цаг тоололтой холбоотой зарим хэсгийг үзэцгээе. Монголчууд өөрсдөө татарууд гэж нэрлэдэггүй. Харин үргэлжил монголчууд гэнэ. Харин дайтаж буй хятадын нутагт хятадуудтай харилцаж ярилцдаг болохоор хятадд тархсан татар нэрийг хэрэглэнэ. Тэд бусад улс оронтой харилцахдаа хэрэглэж байгаа бичиг баримтууд нь өнөө хүртэл цөм уйгуур бичиг үсгээр бичигдэж байна. Энэ нь бишгүр хөгжим зориулсан хятад ноотын тэмдэгтэй нэн төстэй. Өнгөрсөн хавар хун миний бие тэд явуулж буй загтал болгондоо их хаан хэмээн бичиж он цагийг туулай жил эсвэл луу жил гэсэн байхыг харж байсан билээ. Тэд 12 амьтны нэрээр он жилийг тоол. Жишээ нь тухайн жил нь ийн байх хаваас бар жил гэж нэрлэнэ. Тэрээр өнгөрсөн үйл явдлуудын тухай ярьж байхдаа 12 жилийн мөчлөгөөр тоолж тэр чин туулай жилд болсон юм байна. Харин энэ бол морин жилд болсон юм гэж байсан юм. Тэд өвс ногоо ургах үеийг тооцсон жилийг тоолно. Сар дүүрхийг хараад нэг сар өнгөрлөө гэж тооцно. Зарим жил өвс ногоо хожуу ургавал илүү сартай гэж үзнэ гэгчлэн бичжээ. Тэгэхээр цагаан сарыг монголчууд хавар тэмдэглэдэг нь эртний уламжлал болж таарч байна. Мөн жилийг 12 амтнаар нэрлэдэг ёс бол Монгол төргийн уламжлал гэдэг бөгөөд олон 100 мянган жилийн турш хэрэглэж ирж байна. Дэлхийд алдаршсан түүхч Саундерс Монголын баялдан дагуулал номонд оныг 12 амтны нэрээр нэрлэдэг уламжлалыг хүн нүчүүд дэлхий дахинд тараасан гэж нотолсон байна. Одоогийн нийтийн буюу Европын тоололд ч оныг 12 амтны нэрээр нэрлэдэг ба өрнийхэн хоньны оронд ямааг жилд оруулснаас өөрөөр өөрчлөөгүй байдаг. Жав хүний Монгол татарын бүрэн тэмдэглэлээс үзвэл их Монгол улс байгуулагдж байсан үед л Барс луу зэрэг амьтдаар жилээ нэрлж ирсэн нь илэрч байна. Гэтэл өнөөдөр олон хүн эдгээр амьтад Монголд байдаггүй, монголих биш гэж мэддэг нь худал болох нь энэ түүхэн сурвалжаар батлагдж байна. Харин тэр үед Цин буюу алтан улс, сүм улс өөр он тоололтой байсныг уг сурвалжаас ч харж болдгийг. Үүний дээр бас нэг анхаарал татаж буй зүйл нь өнөөгийн шар зурхаан сарны Литва төгс буянтын зурхаан тооцоололд зөрүү гардаг илүү сар гэдэг ойлголт тэр үед Монголд байжээ. Энэ бол нэг талаас Монголын тооллын онцлог болон хадгалагдж байна. Монголын эзэнт гүрний үед 12 жилийн ёс номгорын буюу исламын иргэншлийн өндөр хөгжил дээр төгөлдөрчсөн сарны Лит бас нангиадын 60 жилийн тоолол нэгдэн сарны төгс тоолол бий болсон байх магадлалтай. Эзэнт гүрний нутаг дэвсгэр дээрх бүхий л ололтуудыг нэгтгэж энэхүү тооллыг тогтоосон нь бидний өвөг дээдсийн нэгэн их гавьяа юм. Өдгөө дэлхий дахины мөрддөг сарны тооцоолол бол Монголын эзэнт гүрний үеэс эзэнт гүрний нутаг дэвсгэрт буюу шар тэнгисээс газар дундын тэнгис хүртэл нутагт мөрдөгдөж байсан билээ. Гэхдээ исламынхан хижрийн тооллоо орхиогүй. Хүлээцтэй монголчууд ч тулгаагүй мэдээж. Монголын баялдан дагуулын үед исламын ертөнцид оргилдоо хурж хөгжсөн айлгүр одон орон судлалын ололтыг монголчууд Юан гүрний нийслэл Бээжинд аваачаад сая тэр боловсрсон тооллын систем болгожээ. Алжебр гэж араб үг юм.
Үүндээ дорн дахины тэр дундаа исламын одон орончдыг дайчилсан байдаг. Бээжинд Юан гүрний үед байгуулсан одон орон судлалын төв үүний баталгаа. Тэр үед хамгийн боловсронгуй тоног төхөөрөмжүүдийг исламын ертөнцөөс авчирч уг төвийг тоноглосон байдаг. Исламынхан тэр үед хамгийн өндөр хөгжсөн одон орон судлалыг хагас мянган жил хөгжүүлэн эзэмшихдээ эртний Шумер, Вавилон, Месир, Ассир, Персийн уламжлалыг нэгтгэсэн байлаа. Лалын иргэншил Каспиагаас Монголын өрн этгээдийг хамарч байсан учраас энэ их нутагт буй ард түмнүүдийн өвийг хэрэглэх боломжтой болсон хэрэг. Мөн өрн дорныг холбож, өрн зүгт үе үе нүүдэллэн очдог Монголын нутагт үүсэн эртний төр улсууд хүннүү төргийн мөн монголчуудын цаг тооллын системч холилдсон байна. Дараа нь монголчууд түүнийг авчираад Хятадд улам боловсронгуй болгон суулгажээ. Өдгөө ижил мөрний баруун этгээдээс их цагаан хэрэм, умард байгаль далайн чандаас Хималайн улсыг хүртэлх өргөн удам орон зайд Монголын цагаан сарыг ёсчлон тэмдэглэж байгаа билээ. Ингэхдээ Монголын онцлог тойгоор Эртний уламжлалт Монголын цагаан сар түүхэндээ үеийн үед өөрийн онцлогийг хадгалж ирэхдээ олон саад бэрхшээлийг даван туулсаар өнөө хүрсэн. За өдгөөч Монголын цагаан сар дахин нэг саад бэрхшээлтэй нүүр тулж байгаач үүнийг уламжлалаараа даван туулж байна. За энэ баяр бол монголчууд бидний хувьд дэлхий дахинд байхгүй өвөрмөц соёл, ёс заншлыг агуулan шингээсэн сор ганц баяр гэж үздэг. Харин үүнийг хадгалж хамгаалж үлдээх үүрэг хүлээсэн агуулan тээгч нь Монгол улсын иргэд та бид юм шүү. Бидний угтах гэж буй бэлгийн улирлын тооллын шинэ жилийг 20-од жилийн өмнө дэлхий дахинаа Lunar New Year гэдэг байснаа өдгөө Chinese New Year гэдэг болжээ. Европын худалдаачид хүртэл жуулчдын мөнгийг суглах гэж өөрийн 100 сарын дараа Хятадын шинэ жилийн хямдралыг үргэлжлүүлэн зарладаг болжээ. Тэгэхдээ улам бүр чинээлэг болж буй өмнөд хөршин жуулчдын сэтгэлийг татахын тулд Хятадын шинэ жил гэдгийг нэршил өгч арилжааны утгаараа дэлхийд түгэж байна. Гэвч энэ бол сарын тооллын шинэ жил бөгөөд сарны тооллыг дорн дахинаараа мөрддөг үлээ. Харин бид уламжлалт тооллын шинэ жилээ цагаан сар гэж нэрлэдэг бөгөөд бусад Монгол үндэстэн угсаатан биднээр баримжаалж сарны тооллын шинэ жилээ тэмдэглэдэг. Монгол үндэсний туулж өнгөрүүлсэн түүхийн зам мөртэй холбоотойгоор шарын шашны ёс уламжлал Монголын цагаан сард ихээхэн шингэжээ. Үүнтэй холбоотойгоор энэ баярыг шашин ба хоцрогдолтой тэмцэх нэрийдлэр улс төрийн аргаар хорж орчин үеижүүлэхийг оролдож байсан түүх тун саяхных. Чухамдаа глобалчлалч интернационализмч Монголын гэлтгүй аливаа үндэстний онцлог соёлыг устгах түгээмэл соёлд дарангуйлан нийцүүлэх шинжтэй байдаг билээ. 1952 оны 1-р сарын 26-ны өдөр маршал Хорлогийн-Чой болсон Москва хотноо таал төгссөнтэй холбогдуулж тэр жилийн цагаан сарыг тэмдэглээгүй эмгэнэлт түүх байдаг. Хаад ихсийн таал төгссөний тул урт хугацааны бэлэвсрэл зарлах аливаа баяр ёслолыг хордог эртний ёс байсан нь тэр удаад коммунист засаглалын дарангуйлалтай зэрэгцэн хэрэгжсэн байдаг. Гэвч тухайн үеийн улс орны байдал ба ард иргэдийн санаа сэтгэлийг бодвол энэ шийдвэрийг эсэргүүцэлгүй хүлээн авах сэтгэл зүй нийгэмд түгээмэл байсан болов уу гэж бодогдно. Хожим цагаан сарыг нэгдэлчдийн баяр, малчны баяр гэх зэргээр нэрлэж хязгаарлагдмал хүрээнд тэмдэглүүлэхийг оролдож байсан түүхтэй. Тэр журмын дагуу намын гишүүд шиний нэгний өглөө шуурхай хуралд оролцох, айлууд цагаан сар тэмдэглэж буй эсхийг явж шанах, цор ганцаараа үлдсэн гандан хийдэд иргэд очиж буй эсхийг шалгах зэрэг арга хэмжээг авч байжээ. Гэвч хот суурин газруудад ард түмэн цагаан сараа нууцаар тэмдэглэсээр байсан юм. Гэхдээ л коммунизмын жилүүдэд одон орныг судлах хүрээлэнд захиалга өгч сарны литийг тооцсон гаргах, малчны календар зохиолгож хэвлэн тараах зэрэг арга хэмжээг авч байсан нь бүр мөсөн хориглох сэтлэггүй байсныг илтгэдэг. Ингэхдээ хөх нуурын сүмб хамбо Исвалжирийн шинтгэн зохиосон төгс буянтын зурхай тулгуурласан цаг тооллыг албан ёсоор зөвшөөрсөн байсан ба нэрт одон оронч нинж жамцгүй үүнд их хувь нэмэр оруулсныг өнөөдөр бүгдээрээ мэддэг билээ. Энэ бүхний эцэст төгс буянтын зурхай коммунизмыг гитлэн энэ бидний үед иржээ. 8 дугаар бүгд жавзан дамгуутагт манжаас тусгаарлах санаа агуулж Хятадд төгсөн шар зурхаагаас зөрдөг энэ литийг авсан түүхтэй юм билээ. Тиймээс Монголын цагаан сар нь тооцоолол ба уламжлал өөрийн онцлогоороо гагцхүү монголчуудын тэмдэглэдэг өргөн дэлгэр баяр болон өргөжж байна. Манай умард ах トゥ бүрээдүүд мөн
сагаалган тэмдэглэх бөгөөд ижлийн иргэдэх халимгууд мөн цагаан сарын номын ёсыг үйлдэдэг юм. За тийм ч учраас бид өөрсдийн хэвлэл нийтлэлчийн мэдээлэл бүхэндээ Монголын цагаан сар гэдгийг бүр онцгойлон тодорхойлж. За бүр цаашлаад англи хэл дээр жишээ нь Mongolian New York гэх мэтэр нэг нэршил томьёолтойгоор нэгдсэн стандартаар бичиж сурах нь бид бүхний хувьд давуу тал болох юм шиг санагддаг. За мэдээж ийм нөхцөл дэлхийд дахны даяаршлын 90-100 монголчуудын үндэсний онцлог гайхамшиг талуудыг сурталчлан таниулах бас нэг давуу тал болж өгнө. За монголчууд бидний хувьд хагарал талцлаас илүүтэй нягтрал, нэгдэл хамгаас чухал гэдгийг ойлгуулах цаг мөч ойрцор байна. Монголын цагаан сартай холбоотой өдгөө мартагдсан нэгэн баяр бол Зул сарын баяр юм. Энэ баяр Европын баяртай их ойр болдог. Угтаа нэг л баяр юм. Европын Зул сарын баярын Монгол нэр хаанаас ихтэв? Тодорхой хэлбэл Иесус Христийн мэндэлсэн өдрийг Монголд мэдэж эхэлснээс хойш монголоор Зул сарын баяр гэж орчуулах болсон учрыг тайлбарлая. Монголчууд өвлийн тэргүүн сарыг Зул сар гэдэг. Энэ нэр Монголын тоололд шарын шажин дэлгэрсэн цагаас нэвтэрсэн нэр. Эртний тооллоор бол энэ сар өвлийн туйл хөхүй сар юм. Монголчууд хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайруу гэж ярьдаг нь энэ сар бүлгөө. Харин яагаад Зул сар болов? Сулын 25 буюу өвлийн ихэнх сарын 25. Европын 12 сарын 25 бол шарын шажныг үндэслэгч богд зонхоо төрсөн ба таал төгссөн өдөр юм. Бас загалмайтны уламжлалаар Иесус Христийн төрсөн өдөр юм. Буддын уламжлалаар зонхоо богдын төрсөн ба нас барсан өдөр хамтдаа тохиож байна. Энэ өдөр зул барьж гэгэний хойдын буйнд дагдаг төдийгүй үүнээс өмнө эдшээ төхөөрч тэр нүглээ нэмгэлэх үүднээс баруун бөөрийн нөөхийг хайлж зул өргөдөг ёс байжээ. Үүнийг өдгөө халимагт өргөн тэмдэглэж байгаа нь нэгт ойрдод үлдсэн дундад эртний уламжлал, хоёрт Европт соёл төдийхөн бицэн. Харин Монгол улсад сар шинийг гол болгон тэмдэглэдэг байна. Дашрамд жилийн бас нэг чухал өдөр Бурхан багшийн төрсөн ба гэгээрсэн таал барьсан өдрийг нэг өдөр дүйцэн гэж тэмдэглэдэг. Бурхан багш ба зонховгийн Иесус Христийн төрсөн тэмдэглэлт өдрүүд өвөл зуны туйлд буюу жилийн 2 туйлд таардаг. Харин зонхов Бурханы төрсөн өдөр Христийн мэндэлсэн сартай таардгийн дээр өдрүүд нь нарны ба сарны тооллын зөрүүгээр тун ойрхон тохиодог. Тиймээс Европын сонгодгуудыг орчуулахдаа манай мэрэгэн гүүшнэр Иесус Христийн төрсөн сар өдрийг зонхов гэгээнийхтэй адилтгаж Зул сарын баяр гэж орчуулж бидэнд хэвшүүлжээ. Европчууд ч энэ өдөр лаасааж гэрэл гаргаж гэгэн бурхнаа тахидаг. Мөн үүн дээр их хааны төрсөн өдрийг нэмж тооцохыг хичээж байна. Их хааны төрсөн өдөр нэг бол Бурхан багшийнхтай, эсбөгөөс зонховгийн Христийнхтэй ойр тооцох тодорхой хэлбэл өвөл эсбөгөөс зун тэмдэглэх тухай маргаан нь их эзэн Чингис хааныг монголчуудын бурхан гэж үзэх үзэлтэй холбоотой байгаа юм. Зарим түүхчид сар шинийг Зул сарын баяраас 49 хоног тоолоод таарах ёстой. Үүгээр бурхтын хойдын буйныг үйлдэх баяр гэдэг авч сарны хөдөлгөөнөөр өвөл хаврын заагт таардаг билээ. Монголын тэмдэглэлт баяруудын хооронд ийм холбоо бий гэсэн үүднээс үүнийг өгүүллээ. За тэгвэл сүүлийн үед цагаан сарыг хэрхэн тэмдэглэх талаар зааж зааварлагчид оншрох төлөвтэй болсон байна. За бүр залуу балчрууд хүртэл эцэг өгдөө ёс зайх нь ямар жигтэй харагдаг талаар бас дуусахгүй өнгөрч, шүүмжлэхгүй өнгөрч болохгүй маа. За магадгүй энэ даяаршлын энэ эрен үед монголчуудад дэлхийд дахны түүх, соёл, ёс заншил хэрхэн нөлөөсний нэг илрэл байж болох юм. Гэвч ёс мэдэхгүй хүн ёр дуудна гэдэг ёсоор ардын сайхан үгээ бас бид бүхэн хүлээж авч сонсож явах ёстой маа. За Монголын цагаан сар бол цагаан гэдэг утгаараа бэлэгдлийн баяр. Энэ сайхан баярыг бид бүхэн цагаан гэдэг нэршлэр нь авч үлдэх нь монголчууд бидний хувьд бас нэгэн хүлээсэн үүрэг юм шүү гэдгийг дахин онцлмоор байна. Хүмүүсийн хэр чинээгээр л тэмдэглэнэ. Бэлэгдлэн бодож хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг хичээнэ. Гэтэл амны бэлэг муудснаас Монголын цагаан сараа мөксөн манж хятадын баяр гэж эдээ ундаа айраг цагаа дээл малгаандж амны бузар орох шинжтэй болж байна. Өнгөтэй өдөртөө юмч өмсөж зүүх, дээжилж хүртэхээс эргэлздэг боллоо. Ийм бэлэггүй хар санаагаар сар шинэ өгдөх нь ёсонд хар шив. Монголд тэмдэглэж монголчууд хийж байгаа бол Монголын л баяр. Дээл гутал хөөргөн манжих, арх малгай нь Орсын, ул боов уншуулдаг ном ёс заншил нь төвдих, Евэн цуун хятадих,
Салаад нь Францих, ааруул нь гурилтай, мах нь антибиотиктэй айлгэн Монголын гих цагаан юм үлдэж байна уу? Ер нь олны сүүшиг сэтгэлийг ээдүүлж байгаа энэ хар санаал цагаан сарыг маань гутаан шүү. Ийм бэлэгтэй хүмүүс эргчил яаж сайхан сэтгэл амар амьдрах вэ? Тэмдэглэхгүй л гин. Намар тэмдэглэдэг байсан л гин. 12 жилийн олонх Монголд байдгүй л гин. Мэдэмгийн худгийн мэлхий мэд, мэддэг нь худгийн шавар мэд. Гэтэл энэ Монголын цагаан сарыг яг бидэн шиг тэмдэглэдэг үндэстэн дэлхийд байхгүй. Бид л ингэж тэмдэглэдэг. Монгол хүн Монголынхон баярыг бэлэг өрөөлөн бодоод сайхан тэмдэглэж гин. Бэлэг нь бэлэг эрэхтэндээ орчихсон. Үнсэж өнгөх алиа завхаа яриа, үн цэнтэйг гутаах ядуу гууринч хорсол, хүний хоттой мал, тогоотой бууз, төрөвчтэй мөнгө рүү өнгөийг хорон шунал, өөрт байхгүй бусдад баялахгүй гих атгаг сэтгэл, өөрөө баярлахгүй бол бусдыг баярлуулахгүй гих хар санаа, эцэстээ цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай галзууралд хүргэж байна. Бүдүүлэг хоцрогдсон орхивол тааранч гэж байна. Ийм бэлэггүй муу муухайг боддог хүмүүс өөдтэй өнгөтэй явдгүй юм. Бурхад дан зул барихтай хүртэл муу шингээхүү гэж амьсгаагаан татдаг ард түмний дотор ямар гээч юм шүглжгээвэ. Муухай харагч нүдний хортой гэж цээрэлдэг монгол хүн хаач вэ? Холдохын хэрээр монголоо муулах дон хаанаас вэ? Ийм хүмүүс зүгээр холхон чимээгүй байж үзье. Бид баярлах гэж байна. Сайхан ч баярлна. Баярлах хүн ууралдгүй юм аа. Булган малгай асааж торгон дээлээ өмснө. Савхин гутал жийж хоргоо дайлан барина. Олон давхар идээ засаж дангар ууц шаргал өвчүү тавина. Далайн чандын үнтэй арих хүртэн хөлдөөсөн айргаа гисгээж луут вааранд бялхуулж хул хулаар сөгнөн. Мөнгөн аяг давхарлаж өрнө. Үнтэй хийцтэй хөөрөг зөрүүлж шинжин. Хүүхнүүд алт сувдаар гангарч гайхуулна. Хөдөө мөнгөн тоногтой имэйл хазаараа тохно, сайн морио унам. Хотод машина засаж чадвал солино. Овоонд гарна. Хөгшөддөө хамгийн том мөнгө барина. Бэлгээж авна. Инээж наргиж, эрх жилийн өнгөө бодож сэтгэлээ засна. Нэгний ямар явааг харж, ярьж чадвуу яваадаа баярлаж, ядарч байгаадаа туслана. Хүмбүр, айл бүхэн өнгөтэй өөдтэй харагдахын тулд хичээж бэлтгэн. Лам зална, буян дуудаж даллага ахуулна, битүүлнэ, хар хорыг дарах тогш доон дахин, сайныг бэлэгдэж бурхандаа мөргөн, зул барьж цайгаа дээжлэн. Даага далантай, бяруу булчинтай гэж ирээд л дандаа сайн үг ярина. Чаа гэх ямаагүй, туу гэх нохоогүй гэлцэх байх. Гэвч Монголын 70 сая 5 хошуу мал өнтэй орохыг бэлэгдэнэ. Бид хоцрогдсон малчтал байгаа биз? Монголчууд ингэж л баярлдаг. Сайхан чиг шинэлцгээе. За мартагдсан бэлгэлүүд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар мартагдсан зул сарын баяр ба март харахгүй Монголын цагаан сарын тухай үллээ. Зайлчлан ирж байгаа ахаа жил монголчууд бидэнд үр өгөөж өгсөн дэлгэр сайхан жил болох болтугай. Нэвтрүүлгийг нийслэлийн засаг даргын тав газартаа хамтран бэлтгэлээ.